Ихэнхдээ хүмүүс маань маш олон мэдээлэл оруулсан байгаа иймэрхүү Excel дээр ингээд доошоо явж иж хамгийн дотлохын мэдээллийг харах гэдэг. Тэг шаардлагагүй та бүхэн control доошоо харсан сумыг заангууд хамгийн сүүлд байгаа мэдээллүүдийг та бүхэн харах боломжтой. Мөн үүнтэй адилхан доошоо биш баруун гар тийшээ асар их олон игнэнүүд байгаа. Тэрнийхээ мэдээллийг бас хармаар байвал control баруун гар талыг дарангууд тэр маань энэ дээр очино. Мөн үүнтэй адилхан хамгийн доор байж хатад хамгийн дээдлийн мэдээллийг хармаар байвал control дэшага сумыг заахаар дээдлийн хэсэг маань та бүхэнд харагдаж мөнтэй адилхан зүүн талын хамгийн эцсийн мэдээлэл дээр очимоор байвал control зүүн гар тийш нь та бүхэнд дарж ийм байдлаар цагийн хэмж болдог бахан нийтэд нь идэвхжүүлэх. Ингийн тулд та бүхэн control shift доошоо харсан сумыг та бүхэн дарснараа энэ ихний А хэсэг дээр байгаа бүх зүйлүүд маань идэвхжиж байгаа гэсэн үг. Мөнтэй адилхан хэрвээ та баруун гар тийш нь бүгдээрээ идэвхжүүлмээр байвал мөн control shift баруун гар тийш нь дарж болно. Хэрвээ хэрэггүй гэх юм бол буцаад зүүн гар тийшээ та бүхэн идэвхжүүлснээрээ эхний хэсгийг та бүхэн идэвхжүүлээд энэ дээрээ өөрчлөлтүүдийг оруулж болдог бахан. Бүхэн өөртөө хүсэж байгаа игнэндээ өөрчлөлтийг оруулах ингийн тулд зөвхөн яг 2 дугаар хэсгээс доошоогоо дэрийг нь хэдүүлээ хамтдаа идэвхжүүлж control shift доош нь дараад control 1 гэдгийг хамттан дарна. Тэнгүүд энэ маань болохоор та бүхний format cells-ыг бол гаргаж ирэх байгаа. Энэ дээр хэдүүлээ currency гэдэг рүү н ороод доллар руугаа оруулаад окей гэдэг дарангууд энэ маань шууд доллар руу шилжээд та бүхний хатаар гарч ирнэ. Filter маш энгийнээр фильтрээ та бүхэн shortcut хийхин тулд control shift L гэдгийг дарангууд дэлгэсний дээд талд эдгээр маань шууд фильтрүүд маань гараад ирж байна. Control shift L гэдгийг дарангууд буцаад фильтр маань бол унтрна. Бүх зүйлүүдийнхаа нийлбэрийг олохын тулд зайшгүй сам гэж бичих шаардлагагүйгээр зүгээр alt тэмцүү гэдгийг дарангууд энэ маань итгэвчээд нийлбэрийг бол танд гаргаад ирэх боломжтой байгаа. 6 дахь tips and trick та бүхэн control T гэж дарснараа энэ маань та бүхний tablet буюу хүснэгтийг нэхэгүүг бол та бүхнээс асууна. Энийг окей гэж дарснараа сонголтууд энэ дондоос та бүхэн хийгээд хүснэгтээ өөрийнхөө хүснээрээ сонгох боломжийг бол та бүхэнд бол олгож идэг байгаа. Нэр салгах. За эхний хэсгээр мэдээж мэдээлэлээ хэдүүлээ өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр нь James гэж өгөөд дараагийнх дээр нь Abbott гэдэг нэрийг өгөөд хэдүүлээ хамтдаа эхний нэр дээрээ болоороо control E гэдэг дарангууд бүх энэ доор байсан хүмүүсийн эхний нэр ороод мөн дараагийн хэсэг дээрээ муу адилхан control E гэдэг дарангууд огнууд нь хоронхон зур та бүхэн дээр бол гарч ирж байна. Ямар нэгэн игнээ нэмж хасч болдог талаар та бүхэндээ харуулъя. Control space гэж дараад энэ энийг тэр чигтэнсийг идэвхжүүлээд хэрвээ энийга control хасах дээр дарах юм бол энэ маань устна. Control нэмэх дарснараа та бүхэн нэмэлтээр бол оруулах боломжтой. Мөн яг үнтэй адилхан хэдүүлээ shift space control хасах дарах юм бол энэ маань устна. Control нэмэх дарах нэмж хүснэгт гарч ирж байгаа та бүхэн энэ дээр харж байна. Хэрэгцээгүй гэж бодож байгаа гэхдээ устгаж болохгүй ямар нэгэн мэдээллийг hide буюу нууцлах хэрэг гардаг те. Тэр зүйлийг та бүхэн хийхин тулд мэдээлэл хэрэггүй гэснийхаа та бүхэн итгэжүүлээд control 9-ыг дарснараа hide болчихж байгаа. Comma харин та бүхэн hide буюу нууцлахыг хүсэх юм бол энэ зүйл дээрээ control тэг гэдгийг та бүхэн дарангууд энэ хэсэг манд байхгүй болчихж байгаа гэдэг та бүхэн харж байна. 10 дахь tips and trick буюу өмнөхтэйгээ холбоотой хэрвээ таны ажил дээр шинээр Excel гарч ирээд та тэрэн дээр хүмүүс ямар нэгэн байдлаар мэдээлэл нууц нуугаагүй эхлэхээс өмнө та бүхэн хармаар байвал alt цэг таслалыг хамтдаа дарангууд хумсгад та бүхэн харах юм бол энэ зураас татаад энэ хэсэг болон энэ хэсэг дээр мэдээлэл бол нуусан байна гэдгийг бол та бүхэн хараад энэ зүйлээ unhidden хийхин тулд загаад тэдгээр энийг та бүхэн идэвхжүүлээд маусныхаа баруун гар талыг дараад unhide гэдгийг дарангууд мэдээлэлд манд гарч ирнэ. Өнөөдөр та бүхэндээ Excel дээр хүмүүсийн өдөр тутам зааж хэрэглэх хэрэгцээтэй 10 tips and trick-ийг та бүхэндээ хүргэлээ. Өнтэй холбоотой асуух асуулт байвал за энэ найдан дээр текст аль social platform та бүхний өмнө нээлттэй байх бөгөөд дараагийн дугаар хүртэл түр баяртай.